Бүгд найрамдах Чех улсад төрийн ажил хийж байгаа Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхөйгэд ус улсын ерөнхийлөгч Петр Паул Прагийн шилтгэнд аль бие сорогдож авлаа. Хөгжимд хоёр улсын төрийн тулд гიშгэлж ёслолын бодлогоо үйлдсэний дараа ерөнхийлөгч хөрөлсөхөд төрийн хүнд таруулын захирагч айлтгал өргөлөө. Төрийн тэргүүнээр угтагчлалд оролцсон Монгол Чехийн аль биесны төлөөлөгчтэй мэдчилж ганцаарчсан уулзалт хийлээ. Ерөнхийлөгч хөрөлсөх мөн Прагийн шилтгэний хүнд зочин дэвтэрт уйгурчин Монгол хүчгээр дурсгалын өгчөж үлдээлээ. Дэвтэрт Монгол Улсын 3 дахь хөрш Европ дахь ихтгэлт түнш уламжлалт найрсаг харилцаа хамтын ажиллагаатай бүгд найрамдах Чех улсад Монгол Улсын ерөнхийлөгч төрийн ажил хийж хоёр улсын харилцааг ижирэн түншлэлийн түвшинд хүргэн тунхаглаж байгаадаа баяртай байна. Олон зууны баялаг төвөгтэй үзэсгэлэнтэй Праг хотын шилтгэнд зочилж Чех улсыг сэргээн зохицлоож тусгаар тогтнол орчин үеийн хөгжил дэвшлийн бат бэх суурийг тавьж ард иргэдийнхаа итгэл найдвар хайр үнэлтийг хүлээсэн Чех улсын үе үеийн удирдагчдын хичээл зүтгэл алдар гавьяа үзэл санааг гүнээ хүндэтгэж байна. Монголчууд бидний үг дээдсэн Эхэзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид Монголын их амар амгалан дэлхийд дахин тогтоож байсан лугай адил дэлхийн улс орнууд инх тайвнаар зэрэгцэн оршиж манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа өн мөхөд мандан мадрах болтугай гэж бичсэн байна. Прагийн шилтгэн буюу ерөнхийлөгчийн ордонд төрийн ёслол хүндэтгэлийн уулзалт арга хэмжээ гадаад улсын төрийн тэргүүн дээд өндөр түвшний төлөөлөгчдийг хүлээн авдаг юм байна. Бүгд найрамдах Чех улс 13 сая хүн амтай. Парламентын засаглалтай ерөнхийлөгч Петр Паул 2023 оны 1-р сард 5 жилийн хугацаагаар сонгогдож, мөн оны 3-р сард тангараа өргөн бүрэн ихээ хэрэгжүүлж байна. Чехийн дотоодын нийт бүтээгдэхүүн 343 тэрбум Америк доллар, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 57 орчим мянган Америк доллар. Дундаж цалин 45 мянга гаруй крон буюу ойролцоогоор 2000 Америк доллар. Үйлчлэгийн ажилтнууд хөдөө аж ахуйн эдийн засгийн голлох салбарт тооцогддог. 424 тэрбум Америк долларын экспорт, 403 тэрбум Америк долларын импорт хийдэг улс юм а. Тус улс 1999 онд НАТО, 2004 онд Европын холбоонд хэлсэн. Гишүүн орнуудын хувьд Европын нэгдмэл зах зээлд оролцдог боловч Еврогийн оронд үндэсний мөнгөнд тэмдэгт болох Чех кроно хэрэгэлсээр байгаамаа.